За сайн уу guys. Тэгээд өнөөдөр нэг бичлэг хийх гээдээсээ гарах чинь. Манай гэрт угаалгын машин байдаггүй. Нүүгээд тэгээд угаалгын машин авч амжаагүй байгаа. Угаалгын газар руу явах гээд юмудаа бэлтжээд байж байна. Одоо энэ чемодан дотор энэ тооронд миний цүнхэнд угаах хувцснууд байгаа. Германы тийм хувцс угаадаг газар ямар байдгийг тэгээд өнөөдөр бүгдөө цуг харцгаая. Хаан газар руу явах трамбада суудсан явцیں۔ Тэгээд өөрийнхөө угаах юмудаа ингэж энэ чинь ингэж тавьчихлаа. Ямар тааж тэнд үлдцгаая гэсэн. Трамбанаасаа буучлаад угаалгын газар руу нэг 6-7 минут алхах юм ээ. Тэгээд одоо чимдаана түрээд угаалгын газар руугаа алхаад явж байна. За угаалгын газар ирж чинь тэгээд гаднаасаа зүгээр нэг юм тэгээд дотор нь хүн байдгүй мэлээ. За үүдээр орж ирэнгүүт болохоор ингээд угаалгааныхаа машинууд нь байна. Энэ болохоор ингээд дандаа жижиг угаалгын машинууд байна. Тэгээд энэ чинь нэг юм том угаалгын машинтай. Тэгээд цаашаа явангууд энэ дөрөв нь болохоор нөгөө хувцс хатагч машин. Угаад тусчаад хувцаа ишээ игээд хатаана. Тэгээд үнэн нь болохоор энэ чинь ийм үнэтэй машинууд байна. Одоо эхнийх нь болохоор 6 кг-тай машин угаагч нь 3 евроод 50 цент. Тэгээд энэ 14 кг-таар нь болохоор 7 евроод 50 цент гээд энэ Трокнер гэдэг нь болохоор нөгөө хувцс хатаагч машин байгаа. Энэ нь болохоор арай харьцангуй хямдхан 150 250 гээд. За би нэг ийм бок авчирсан. Тэгээ энэ бокноос хийгээд хувцаа угаая. За хувцснуудаа өнгөөр нь ялгаад тэгээд бокнуудаа хийчлээ. Бок нь болохоор энэ дэш хийх юм л. Гэт хоёр бок хийсэн. Тэгээд одоо мөнгө төлнө. За одоо мөнгө хий. 20 евро. За ингээд 20 евро хэлсэн. Би сая 3 дүрийнхаа мөнгийг хийсэн. Одоо 5 6 7 8 гээд дөрвөн машиныг аялуулахын тулд одоо энэ дэг тоон дээр нь дараа 5 6 7 8. За ингээд болсон. Одоо надад үлдэх 2 евро үлдсэн. Мөнгө авахын тулд энэ товчон дээр нь дараад болоо. 2 евро. Тэгээд мөнгөө тушаад дуусчаад заавал энэ старт товчон дээр нь дарж өгд юм бэл. Одоо эндээсээ хэдэн температурт угаах өдрийг тохируулаад тэгээд би болохоор тохируулахгүйгээр угаасаа хувцснуудаа ялгцсан болохоор шууд ингээд старт авчихсан. Хүлээж авах хоорондоо юм идээд суужий гэж бодоод тэгээд гэрээсээ гарахдаа би 2 йогурт аваад гараад ирсэн. Бас юм куки аваад гараад ирсэн. Уут мод нэгээгүй зүгээр энэ кукигээ шууд дангаар нь кермалцсан. Nice. Тэгээд одоо идлээ. Би албаг мартчихжээ. Тэгээд йогуртаа кукигээрээ халбагдаад идсэн. Миний хамрыг хардаа таа. Халбаахгүй. Тэгээд ингэж идсэн чинь хамраа йогурт авчихлаа. За угаах хувцснуудаа хийжлээ. Тэгээд цэгэн нь болохоор 25 градус, улбар шар нь 40 градус, улаан нь 60 градус юм байна. Тэгээд одоо энэ 60 градус 40 25 градус гээд би болохоор дандаа энэ улаан дээр нь дараад хатаагчдаг байгаа. 60 градус дээр. Одоо ингээд миний хувцснууд хатаагчээ. За ямаа угаагаад дуусчлаа. Тэгээд одоо гэрлүүгээ явлаа. Энэ хүрээд бичлэгээ дуусгая та guys. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.